Бархан сумын өргөө баг 21-р хороол буюу өнгөт хорооллын орон сууцны байрнуудын халаалт ирэхгүй байгаа талаар гомдлын дагуу айл өрх оршин суугчдаас тодрууллаа. Бидэнтэй уулзсан иргэд дийлэнх нь дулаан ирснээс хойш халаалт муу байгаа, зарим нь огт халаалт ирээгүй гэсэн мэдээллийг өгч байна. Манай байрны бол огт ирээгүй. Одоо 9 сарын 15-нд дулаал өгөхөд энэ ч нэг удаа ч ингээд нэг булангасаа ч ингээд бүлээд байгаа хүүхдтэй. Огт ирээгүй гэж ойлгож байгаа. Дуудлага өгөөд ирэхгүй, буцаа авахгүй одоо би тэр дулааны нэг 77 утсаар чи хэдэн удаа залгасан юм бэ? 20-30 удаа залгасан. 3-4 удаа авсан. Тэгээ захаа юу дуудлага өгөхөөр уг нь бичиж авлаа л гэдгийг. Тэгээ ирэхгүй. Хэднээс хойш дуудлага өгөө? Би одоо сүүлийн 5 өдөр дуудчих. Тэгээ өнөөдөр ирэх байх гэд манайх чи гэрээсээ гарч чадахгүй байсаар бат ингээд ер нь огт ирээгүй шүү дээ. Тэгээ 9 сард чин 27,000 төгрөг 10 сарын гээд бас ахаад 40,000 төгрөг 74,000 төгрөг чөлөө манайх төлсөн. Халаалт өгөөгүй сар болчихсон. Тэгээд сар хагасан мөнгө авцсан. Одоо 10 сарыг уучлаад авдаг биш үү? Одоо би ингээд өстөх төлсөн байгаа шүү дээ гэхдээ. Нэг хадаа. Үйл удаагүй намрын сар дуусаагүй хацаа. Манай парууд уг сайн халддаг шүү дээ. Тэгээд дуудлага өгөхөөрөө янз тайлбар мэдээлэл өгдөг юм. Харин өнөөдөр л харин тохируулга хийж байгаа. Танаа хороолол нэлээгүй муу байгаа гэнэ. Муу байх гэж юу огт ирээгүй л байхгүй. Энэ өнгөтэй байранд ерөөсө халахгүй ба шүү дээ. Халаалт муу. Тэгээд одоо халаалтын мөнгөө бүтэн авж байгаа. Тэгсэн хэрнээ халаалтанд ерөөсөө байхгүй. Тэгээд дуудлага өгөхөөр ерөөсөө ирэхгүй. Ирэнгуутаа тийм нь болохгүй, нэг нь болохгүй гэдэг алга болчихно. Тэгээд эргүй ороод ирэгээд байхгүй. Тэр ч ихтэй яваад алга болчихно. Хэдвэр өрөөд байна? Манайх нь одоо өнгөтийн 8 байна шүү дээ. Одоо энэ өнгөтийн байранд тэр чигээрээ халахгүй шүү. Одоо ч одоо 10 сар гэдэг чинь 9 сарын 15-наас бүрэн халаалт ирж байгаа шүү дээ. Аж ахуйн нэгч 10 сарын 1-ээс гэдэг. Одоо 10 сар гарчаад байна. Ямар ч халаалт хүүтэн л шүү дээ. Халаалт юу н ирэхгүй байгаа шүү дээ. Энэ одоо гадаад дулаан болоод температураараа тохирдог гэдэг гэр угаасаа хүүтэн байгаа шүү дээ мэдээж. Би хамгийн гол нь чи хавар намар чи хүүхд чи нэг ханаад хүрээ салахгүй байхгүй. Одоо ханаадны үе. Тэгээд доороосоо дараал тэгэл байнга ханаатай. Манай хүүхд бол 9 сараас хойш тэгээ шууд ханаатай. Одоо болтол ханаатай. Салаатынхаа мөнгийг 100 авж байгаа. Тэгээд дээрэс нь манах айгүй муу халаалт хэлдэг. Тэгээ ингээд ярихаар температураа гадаа температуртаа тааруулдаг а гэдэг байгаа байхгүй юу. Гадаа температур чин шөндөө хүүтэн шөндөө бос өгж болно ш тэр чинь. Хэрвээ гадаа температураа таардаг бол шөндөө хүүтэн тэгээд айлч өглөө босгоод хүүхдүүд чинь байнга л хоолоо мод байнга ханаадтай. Сүүлийн хэдэн өдөр хүүдэрсэн үеэр иргэд анхны дулааны сүлжээ компани руу холбогдож гомдол гаргасны дунд юунаас шалтгаалan өнгөт хорооллын орон сууцны байрууд халахгүй байгааг олж тогтоох ажлын хэсэг гарч өнөөдөр ажилласан байна. Өнгөт хорооллын баруун болон баруун хойд хэсгүүд нь хуучин дархны үйлдвэрчлэлтийн бүс байдаг. Тэдгээр үйлдвэрүүд дулааны зүү зөксгөө хэрэглээ буюу өндөр хүчин чадалтай нацоосыг нийтийн эзэмшлийн дулааны шугамд залгаснаар дулаан эргэлтийг байхгүй болгосон байна гэсэн тайлбарыг өгч байна. Тэгэхээр хэрэглэгчээс болсон. Ерөнхийдөө аж ахуй нэгж томоохон аж ахуй нэгжүүдээс болж байна. Хаана ямар аж ахуй нэгж байна? За ерөнхийдөө бол ямар алдаа гаргасны болоос. Ерөнхийдөө яг дулаан хэмжээ систем гэдэг маань ерөнхийдөө бол хоёр шугамар эргэлтийн горимд байж байгаа хэвээр. Тэр эргэлтийн горим дээр зүү зөксгөө хэрэглээ гэдэг маань өндөр хүчин чадалтай ноцоос авч залгацсан байгаа даа. Тэрнээс одоогийн байгаа байдлаар манайх тархины дулааны цэглэгээ станц дээр бол 500 3 машин сүлжээний 2 том ноцоос ажил залгацсан. Сүлжээний усны зарцуулалт маань түрүү жилийн муу үетэй харьцуулах юм бол түрүү жилийн өвлийн оргил ачааллын үед байдаг сүлжээний усны зарцуулалт, сүлжээний усны температур бол гаднаагаараас уйлдуулаад яг өгдсөн горимд яг ажиллаж байгаа. Одоогийн байгаа байдлаар бол Тархаа хотын дулаан хэмжээ системд 12 жиргэг дулаан урддаг ажиллаж байна. Энэ 12 дулаан урддаг үүдээс одоо яг доголдсон байгаа нэг л дулаан урддаг байгаа даа л та. Тэр маань одоо энэ дулаан урддаг 3 буюу өнгөт хорооллыг халаадаг дулаан урддаг 3 маань байгаа. Тэр одоо ямар арга хэмжээ бол хизээ хийм болох вэ? За өнөөдөртөө ерөнхийдөө хэвэн болох гээд өрн үзэж байна. За ер нь өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө энэ ажлыг ер нь цэгцлэнэ гэсэн үүрэг даалгавартай ажиллаж байгаа. Тэр тухайн аж ахуй нэгжүүдийн тэр одоо ноцоос тавьсан үйл ажиллагааны зогсоосон уу? Зогсоосоо. Байгууллага дээр нь одоо нийтийн эрх шиг зөрчсөнтэй холбоотой танаас ямар нэгэн зөрчил дээр нь арга хэмжээ авдаг юм эсвэл одоо цагдаагийн байгууллагын тэр шалгалт юм. Тэрэн дээр дулааны эрчим хүч хэрэглэх тухай хуулийн дээр юу заасан байна. Тэр заалтын дагуу тодорхой хэрэглэгч аж ахуй нэгжүүд дээр хариуцлагын асуудлыг яригдана. Тэрийг бол манай тухайн хариуцсан мэргэжлийн ажилд хуулийн зөвлөх холбогдох инженер техникийн ажилчид байгаа. Энд бол яг одоогийн байгууллагаар бол техникийн холбогдох ажилчид буюу
яг орон сууц, яг дулаанд дамжуулах буюу төв магистрат шугамын хариуцсан ажилчид яг үндсэн үүргийнхэн дагуу, чиг үүргийнхэн дагуу ажиллая гэж гүйцэтгэж байгаа. Халаалтгүй байсан өдрүүдэд айл өрх бүр дуудлага өгөөд ирсэн ажилтнаа баталгаажуулж хэмжилт хийж акт үйлдсэн тохиолдолд тухайн айл өрх дулаан халаалтгүй байсан өдрийнхөө төлбөрийг хасуулах боломжтой гэлээ. Харин иргэдийн хэлж байгаагаар дуудлага өгөх гэхээр утсаа авдаггүй, утсаа авсан ч ирдэггүй, мөн паранд хэмжилт хийдэггүй талаар хэлж байна. Тэгэхээр дээрх төлбөрөөс хасуулах үйл явц нь бүтэн хорооллоороо дулаангүй байсан өдрүүдийн төлбөрийг хасуулна гэж үлгэр шиг сонсогдож байна. Ер нь өнгөт оруулалтын өглөө би айлуудаас зарим айлаар нь ч орж асуулаа. Ер нь бол энэ 10 дугаар сар юу нэгдснээс хойш ер нь бол халаагүй. Тэгээд дулааныхаа төлбөрийг бүтэн аваад байгаа, урчилж аваад байгаа гэсэн асуудал ярьж байна. Халахгүй гэсэн дуудлага ирснээс хойш одоо яадаг чинь те одоо 21-р хорооллын 5-ын Б байрны тодорхой нэг иргэн титотос гэд дуудлага өгсөн тохиолдолд тэрийг нөхөн бичлэлээр бичлэлтийн тодорхой хэмжээгээр халаалтгүй гэсэн дуудлагаар ороод манайх дуудлагын шугам болоо дулааны оруулгын сэлэсрүүд айл өрхөөр явдаг сэлэсрүүд байгаа. Тэр сэлэсрүүдээр халаах хэрэгсэл тасалгааны температурыг яг байгаа байдлаар нь протоколжуулаад авсан байгаа тохиолдолд сүүлд нь бичлэлтийн хасах хэрэгцсэн акт баримт бичиг баримт болно. Тэгэхээр тэр акт бичиг баримтыг үндэслээд дулааны эрчим хүчний төлөлтийг хасчих болно. Дулааны сүлжээ компани 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлж доголдож эхэлсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Гомдлын дагуу өнгөт хорооллын эцсийн хэрэглэгч болох цэвэрлэх байгууламж Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани хүртэлх шугамаа шалгасны дүнд шалтгаан нь томоохон аж ахуй нэгжүүд дулааны шугамаас өндөр хүчин чадалтай нацаас ажилуулснаас шалтгаалсан байсан гэдгийг хэлж байна. Гэвч ямар аж ахуй нэгж ийм үйлдэл гаргасныг нууцлалаа. Өнгөт хорооллын орон сууцны айл өрхүүдийн дулаан 24 цагийн дараа хэвийн горимдоо шилжинэ гэж ажил явуулж байгаа инженер техникийн ажилтнууд хэллээ.